Зэн 4 сарын 27-ны 13 дахь вебинар байгаа. Тэгээд манай үлжүүртэй болон эхэлснээс хойш 13 дахь вебинараа хэвлүүлээ ямар ч гэсэн хамтдаа хийх гэж байна. Тэгээд өнөөдөр ямар сэдвээр ярих вэ гэхээр эдгээр дараагийн болох макротой холбоотой сэдвийг ярилцсан. Тэгээд өнөөдрийн яриа бол айгүй хурдан дуусах. Тэгэхээр тайлбар бол нэлээд тахгүй. Класс очсон. Угаасаа баг юм бэлдсэн. Окей. Тэгэхээр 4 сарын 29 болон 5 сарын 1-нд Америкийн төрийн сангаас ерөнхийдөө мэдээж татчихсан. Тэгээд тэрийг бид нэр юу гэж яриад байгаа гэхээр quarterly refunding announcement буюу цааталтаа яг Америкийн төр засгийн газар маань санхүүжилтээ яаж хийх юм бэ гэдэг дээр ерөнхийдөө мэдээлэл авна гэсэн үг байгаа та. Нэг болч. Тэгээд яг энэ маань ерөнхийдөө хол болсон юм бэ гэхээр ерөнхийдөө яг background-ыг ерөнхийдөө ойлгохгүй усуд байгаа бол тэр талаар бас хайлт ерөнхийдөө ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр Америкийн GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүн маань өөрөө хинстэй тэмцэж байгаа гэхээр 25 тэрлион доллартай тэмцэж байгаа. Тэгээд хамгийн сүүлд GDP-ийн өсөлтийн дата гарч ирсэн санснаас ерөнхийдөө доогуур гарч ирсэн. Гэхдээ үргэлжлүүлэн ерөнхийдөө бол Америкийн эдийн засаг маань өсөлттэй ерөнхийдөө явж байгаа ийм үзүүлэлт гаргасан байгаа даа. Тэгээд ковидоос хойш ерөнхийдөө бол улам бүр ерөнхийдөө хурдсаад тэгээд нөхцөл байдал бол нэлээд орцсон нэг үзүүлэлт маань юу байсан бэ гэхээр ерөөсөө Америкийн үр байгаа даа. Тэгээд federal debt буюу одоо нийтийн өргөмийн хэмжээ маань 34 тэрлион доллартай айлтын тэнцээд явцсан. Тэгээд энэ тоон дээр одоо жишээ нь baby boom-руудын ирээдүйд авах эрүүл мэндийн даатгал янз бүрийн team benefits-тэй холбоотой датанууд байхгүй энэ гэж шинжээчнүүд чинь ярьдсан билээ. Michael Green гэж ярьж ирсэн санагдаж байна. Миний хувьд бол яг макро гэж нарийн дардгүй зүгээр хүмүүсийн судалгаануудыг илүү уншаад явдаг учраас яг тэрэн дээр бол яг тийм хүчтэй опинион бол байхгүй. Гол санаа нь юу вэ гэхээр ерөөсөө энэ Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс айл хэдийн Америкийн өрмөн айлын давцсан. Тэгээд үр давхаараа ямар асуудал бий болдог вэ гэхээр эдийн засгийн өсөлтөнд ерөнхийдөө бол цаад болж эхэлдэг юм байна гэдэг нэг юм датаг эдийн засгч ерөнхийдөө ярьдаг. Тэгээд мэдээж ямар ч эдийн засгийн юм онолууд дээр угаасаа 100% санд нэгэн гэсэн ойлголт бол угаасаа байдгүй. Тэгээд гол цааталт нь явж байгаа динамик юу вэ гэхээр төр маань өөрөө их өрөнд орчхороо яадаг вэ гэхээр үргэлжлүүлэн ийм төсвийн алдагтай ажиллаад байхаараа өөрөө юугаар санхүүжилдэг вэ гэхээр дахиад үр тавиад санхүүжилдэг. Тэгэхээр нэгсэндээ өрийн төлбөр ороод ирэхээр дахиад үр тавьж байгаа өөрөө төлбөр. Тэгээд Монгол хүмүүсийн хүлээлт хийдэг гэдэг те урд хормоогоо хойд хормоогоор мөхнө гэдэг. Тэгээд яг бүрэн утгаараа яг бүхэл бүтэн төр засаг маань өөрөө тийм нөхцөл байдалд орохороо ямар асуудал тулгардаг вэ гэхээр босгодог засгийн газрын бонд одоо тийм мөнгө босгохтой хэрэглэдэг засгийн газрын бонд юм байна. Хүү маань өөрөө өсөж эхэлдэг. Ягаад вэ гэхээр эргэн төлөв чадамжин дээр нь зах зээл өөрөө эргэлзэж эхэлсээр зах зээл маань өөрөө өмнө нь одоо чинь юу гэдэг 5% хүүтэйгээр засгийн газрын бонд авдаг байсан бол 5% хангалттай биш байна. Бид 8%, 9%-тай амар байна гэж ингэж ийм шаардлагуудыг тавьж хэлдэг гэсэн санаа байна. Тэгээд айл хэдийн зах зээл дээр байгаа 10 жилийн бондын хүүдээр нэмээд одоо чинь юу гэдэг те би урт хугацааны бонд авч байгаа юм чи урт хугацааны бонд авсныхаа төлөө надад одоо чинь нэмэлт одоо урамшуул өгөө гэж одоо зах зээл шаардж эхэлдэг бол тэр шаардж эхэлдэг хэмжээг бид нэр ерөнхийдөө бондын зах зээл дээр үгүй ярьдаг гэхээр term premium гэж ярьдаг. Тэгэхээр term premium гэдэг бид нэр бас манай хөрөнгө оруулалтын сургалтын дээр үзсэн бид Нью-Йоркийн Fed-с гаргадаг датануудыг харж ирсэн. Гэхдээ Fed-с ерөнхийдөө гаргадаг энэ хүү дата маань илүү богино хугацаанд ерөнхийдөө апдейт болоод явдаг учраас илүү дээр дата байдаг юм байна. Тэгээд энийг ерөнхийдөө бол хэрэглээд тааштай явахаар шийдсэн байгаа даа. Тэгээд одоогийн байдлаар term premium байна. Нойлоос ерөнхийдөө бол ихтэй өнгөрсөн 2022 оны 10 сард бас 23 оны сүүлээр хүрч исэн 10 сард хүрсэн дата нь ерөнхийдөө хэмжээгээ бодвол тэрнээс арай бага байгаа даа. Тэгэхээр хүлээлт маань өөрөө юу вэ гэхээр хэрвээ Америкийн засгийн газрын энэ өөртөө холбоотой асуудал маань ерөнхийдөө хурцнд болоод эхэлэх юм бол энэ term premium гэдэг хэмжээ маань ерөнхийдөө ихсээд явна. За тэгвэл term premium ямар тохиолдолд өсөх юм бэ? Ямар тохиолдолд буурах юм бэ гэхээр ерөнхийдөө бол нөгөө санхүүжилт маань өөрөө ямар төрлийн бонд ашиглаж хийгдэт байгаагаас нэлээд хамаагаад байна. Тэгэхээр тэрийг бид нэр өмнөх юугаар ярьж ирсэн. Yield curve
одоогийн байдлаар Америкийн засгийн газрын бондын маань ерөнхийдөө бол curve маань ямар болчиход байгаа гэхээр ийм болчиход байгаа. Тэгээд түүнд нь ерөнхийдөө өндөр баруун талны намхан байхыг бид нэр inverted curve гэж ерөнхийдөө бол яриад байгаа байхгүй. Тэгээд өмнөх одоо жишээ нь хугацаануудтай харьцуулахад ямар болсон бэ гэдгийг хэдлээ харъя гэх юм бол тан 2022 онд жишээ нь 22 оны жишээ нь 1 сард ямар байсан хэдлээ хатаад. Тэгэхээр 2022 онд curve маань ийм байсан байгаа байхгүй. Тэгэхээр нэгсэндээ богино хугацааны бондын хүү маань ерөөсөө бүр ингээд 0 тий. Тэгээд хэдэн сарын 6 сарын хугацаатай бондын хүү бол жишээ нь 0.25 байх жишээтэй. Тэгээд баруун тал руугаа өсөж явж исэн бол curve маань ерөнхийдөө бол бүгдээрээ тэр чигтээ дээшлээд одоо дээр одоо тий энд ингэж дээшж орж ирээд цэнхэр дээр ороод тэгээд энэ баг байсан хэсэг маань ерөнхийдөө дээшлээд ингэж явцсан гэсэн үг. Тэгэхээр энийг бид нэр юу гэж ярьдаг вэ гэхээр inverted curve гэж ярьдаг. За тэгэхээр зах зээл дээр яагаад урт хугацааны засгийн газрын бонд маань нэлийн нөлөөлөд байгаа гэхээр 10 жилийн засгийн газрын бондын хүүгийн ерөнхийдөө хөдөлгөөнөөс машины зээлч авч исэн, байшингийн зээлч авч исэн, төрөл бүрийн зээлүүд авч исэн байсан. Дээрээс нь корпорац компаниуд болон одоо зээлд гарч ирээд бонд гаргаад ямар нэгэн байдлаар банкнаас зээл аваад явах юм бол энэ хүү маань өөрөө өсчөөрөө нийт зах зээл дээр мөнгө босгох санхүүжилтийн зардал маань өөрөө өсөж явж байгаа. Тийм учраас эдийн засгийн нийтийн хотын нөлөөдөг ийм хүү гэж ерөнхийдөө бол үздэг. Тэгээд одоогийн байдлаар төр маань өөрөө айгүй хэмжээний өртөө болсон. Төсвийн албыг лигтэй ажилладаг болсон. Энэ нөхцөл дээр төв банкны инфляцтай тэмцэж явах нөхцөл цорын сангийн бодлого маань болохоор инфляцтай тэмцэх биш байгаад. Тэгэхээр нэгсэнд ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн. Тэгээд дээрэс нэлээд ус төрчин байгууллага учраас юг инфляцийг баг харагдуулах тэгсэн хэрэг нөгөө талдаа зах зээлийг хугацааны зах зээлийг ерөнхийдөө өсгөх сонирхолтой ийм байгууллага маань гэсэн ийм үрдүн ерөнхийдөө хардтууд яригддаг. Тэгээд 4 сарын 29-ний 3 цагаас бид нэр дээр ямар дата гарч ирэх гэхээр financing estimate буюу дараагийн Америкийн одоо энэ 3 дахь хуулирлаар энэ жилийн 3 дахь хуулирлаар бид нэр төрийн сан маань хэдэн тэрбум доллар босгох шаардлагатай юм бэ гэдэг хэмжээ гарч ирнэ. Тэгээд дараад нь 3 дахь өдрийн 8 хагасаас энэ тоонууд маань бүгдээрээ Нью-Йоркийн цагаар байгаа шүү. Тэгэхээр надтай адилхан Чикагод байдаг хүн байх юм бол энэ маань юу гэсэн үг вэ гэхээр нэгдхийн 2 цагаас 3 дахьын өглөө маркет онгохоос 7:30-аас гэсэн үг. Монголд байгаа улсуудын хувьд юу вэ гэхээр 2 дахьын шөнө 3 цагаас одоо үүрийн 3 цагаас гэсэн үг нэг болохоор тэр нь 2 дахьын өглөө үүрийн 3 цагаас нөгөөт нь болохоор 3 дахьынхаа орой 8 хагасаас ерөнхийдөө гарч байгаа датанууд гэсэн үг. За тэгэхээр арилжаан дээр ерөнхийдөө бол ямар хөлбөрүүдийг гаргаад байгаа гэхээр энэ дээр би Dance Spring гэдэг Twitter-тэй та хүн угаасаа мэдэн би хаяа үе угаасаа мэдээлүүд нь ороод тэр дартаг ерөнхийдөө бол төлбөртөө уншиж байгаа репортоос ерөнхийдөө бол авч байгаа. Тэрнээс бусдаа би гинт 7 хоногийн дотор төрийн сангийн мөнгө ослтын мэрэгчлэн болоод орж ирээгүй. Тэгээд дараагийн таамаг маань юу вэ гэхээр base case буюу дунджаар бол нэг 575 тэрбумыг босгоно гэж үзэж байгаа. Тэгээд тэрнээс доошо болох юм бол 525-аар орж ирэх юм бол бага зэргийн одоо дундаж бага тий 475 болж ирэх юм бол нэлийн бага гэж үзэх гээд байна гэсэн үг. Тэгээд 625 болон 675 тэрбум долларыг босгож явах юм бол ерөнхийдөө өндөр босголтууд байна гэсэн үг. Тэгэхээр нэгдлийн датан дээр юун дээр арилжах вэ гэхээр 575 тэрбум доллар босгохоор болчих юм бол угаасаа зах зээлийн хүлээлттэй тэнцүү учраас энэ дээр бол сүлтээ нэг тийм арилжаад ахаар мэдээ биш. Нэгсэндээ 3 дахьын өглөө гарах issuance composition буюу босгож байгаа мөнгө маань өөрөө хэрэг хэмжээнийх нь богино хугацааны бонд байх юм, хэрэг хэмжээнийх нь урт хугацааны бонд байх юм байдаг. Задаргаа гарсан мэдээлэл гарсны дараа ихэд бол арилжаа хийнэ гэсэн санаа байна. Тэгээд богино хугацааны бондыг бид нэр юу гэж ярьдаг вэ гэхээр T-bill гэж ярьдаг, 1 жилийн хугацаа. Тэгэхээр bill хэрэг байх уу? Урт хугацааны купон төлдөг буюу урт хугацаатай бондууд маань хэрэг байх уу гэдэг дата маань өөрөө 3 дахь өглөө гарч ирнэ гэсэн үг. Тэгээд энэ датан дээр үнэлээд ерөнхийдөө хэдүүтэй арилжна гэсэн үг. Тэгээд миний хувьд энэ мэдээллийг хаана оруулах вэ гэхээр Substack chat дээр оруулж ирнэ. Тэгээд тэгэл 5 сарын 1-нд бид нэр Төв банкны мэдээж митинг байгаа. Төв банкны митинг дээр болохоор хүлээлгэж байгаа хүлээлт маань юу гэхээр та бол ерөнхийдөө өмнө сүүлийн хэдэн сар ярьж ирсэн юмнуудаа төгсгөлийн ярина. Энэ жил бол магадгүй кат хийн. Тэгээд бодлогын хүү бол хамгийн өндөр хэмжээнд эртэн баг инфляцтэй бид нар тийм үргэлжлүүлэн тэмцэж байгаа. Тэгээд хүмүүс инфляцаас бодлогоосуудыг бид нэр ойлгож байна. Тэгээд цаашдаа бол датан дээр үндэслээд шийдвэрүүдээ гаргана. Тэгээд одоогийн байдлаар бол сайн датанууд хангалттай гарч ирээгүй байгаа учраас биднэрт
бодохын хөв бууруулах хангалттай итгэл төрөхгүй байна гэдэг нэг иймэрдүү сүүлийн 2-3 сар ярьсан ярианд өргөжлүүлэн ярих болов гэдэг ийм хүлээлт байгаа. Тэгээ 5 сарын 1-ний эдгтээ Паултай холбоотой ярианаас болоод бас нөхцөл байдлуудад өөрчлөгдөнө гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ энэ дээр юу вэ гэхээр санснаас их хэмжээний мөнгө босгоод тэгээ санснаас их купон буюу урт хугацааны бондоор мөнгө босголт яваад тэрэн дээрээс нь нэмээр Паул маань ерөнхийдөө нэлээд хокш буюу инфляцийг бид нэр одоо нухчилж дарнаа энэ гэсэн нэг тиймэрдүү ерөнхийдөө өнгө аястай ярилцах юм бол үргэлжлэл ерөнхийдөө багтаад ирэх бэвш гэсэн үг байна. Тэгээд энэний хажуугаар энэ дэр яаж ярьцлаар хэдлээ угаасаа ярилцсан. Тэгээд liquidity буюу ерөнхийдөө зах зээл дээр эргэлзэж байгаа мөнгөтэй холбоотой одоо liquidity гэхээр зах зээл дээр эргэлзэж байгаа хөрөнгө мөнгө гэсэн санаа байна. Тэгээд liquidity маань ерөнхийдөө сүүлийн 1-7 хоногт буурсан дата гарсан. Тэгээд энэхүү дата бид нэрнээс олж байгаа гэхээр Төв банкны балансан дээр байгаа хэмжээнээс Төв банкны төрийн сангийн даасанд байгаа мөнгөний өсөлт болон reverse repo дэх мөнгөний өсөлтийг ерөнхийдөө хассан дээр үндэслээд энэхүү тоо гаргаж ирж байгаа. Тэгээд энэхүү үзүүлэлтийн дагуу сүүлийн 1-7 хоног бол liquidity ерөнхийдөө буурс харагдаж байгаа. Тэгээд энэс болоод крипто зах зээл дээр ч гэсэн ерөнхийдөө онолт маань энэтэй холбоотой гэж хүмүүс тайлбарж байгаа бол байгаа. Миний хувьд ганцхан нэг үзүүлэлтээр тайлбарлах биш гэж үзэж байгаа. Йений ханш унсан. Тэгээд 2023 оны 10 сараас хойш ерөнхийдөө 151 гэдэг энэ ханшин дээр ирэх хоолнд Японы Төв банк орж ирээд йений ханшийг ерөнхийдөө тогтоох арга хэмжээ авдаг байсан бол сайн ханшийг сул тавьсан. Тэгээд яагаад энийг ингэ сул тавихаар болов вэ? Тэр зөндөө олон хүмүүс өөрсдийнх нь таамгуудыг гаргаж байгаа. Ямар ч байсан энэс болоод доллар маань ерөнхийдөө өсөөд тэгээд Японы ерөнхийдөө бол хугацааны зах зээл дээр уналт орж иж магадгүй юм шиг бол надад санагдаж байгаа. Гэхдээ би яг Forex татаа бол яг мэрэгчлэн бас биш учраас миний бодлоод өнгөцгөн гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Дараад нь крипто дээр ерөнхийдөө би сүүлийн үед чатан дээр оруулсан яг бидний ойр хугацаанд хийх шаардлагатай хоёр ерөнхийдөө боломжийг болж харж байна. Крипто дээр айгүй олон судлах юмнууд угаасаа байгаа. Бид нэр дараагийн одоогийн байдлаар зах зээлийг илүү макро хөлсгөөд байгаа учраас бид нар макро дээр илүү анхаарал тавьдаг. Тэгээ макро маань нэгэн ойлгомжтой болоод зах зээл унах уу өсөх үү гэдэг нь илүү ойлгомжтой болох юм бол крипто дээр ерөнхийдөө яах вэ гэдэг байр суурь маань илүү дахиад тодорхойлоод ирсэн. Крипто дээр бол bearish болоод юмнуудаа зараад биткойн дээр short нэгээд явж байгааг бол угаасаа та бүхэн маань бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгээд одоогийн байдлаар short бол угаасаа ашигтай байгаа. Тэгэхээр 65 дээр нээсэн short-ууд байгаа учраас тэгээд баг зэргийн ашигтай. Тэгээд arbitrage дээр бол нэг тийм ашигтай ч шаардлагатай ч гэдэг тиймэрхүү байдалтай байгаа даа. Hypertext гэдэг энэ төсөл гарсан байсан. Тэгээд энийг ерөнхийдөө ярьсан. Helium дээр staking ерөнхийдөө функц нэмэгдсэн. Тэгээд энийг Helium дээр ерөнхийдөө энийг stake хийх юм бол магадгүй токен авах боломжтой байж магадгүй учраас бүгдээрээ хийгээрэй гэдэг юм зөвлөгөөнүүд ерөнхийдөө чатан дээр оруулсан. Энийг манайхаа хараарай. Бичлэг дуусны дараа энэтэй холбоотой асуултууд байх юм бол энэ дээр нэмж хэлүүлэх задрагаанууд ярьж болж байна. Тэгээд хамгийн төгсгөлт нь wall signal гэдэг энэ юу гэдэг? Twitter гэдэг. Тэгээд энэний сүүл оросын маркет дараа 7 хоногт ерөнхийдөө зах зээл ямар байх вэ гэдэг нэг юм аюулгүй юм бичсэн мөлий. Эний энэ опшн зах зээлийг судалж байгаа энэ төр бол надад үнэхээр таалагдсан. Тэгээ угаасаа энэ олон жил ч гэсэн туршлагатай ч бач байлаа. Тэгээд опшнтой холбоотой сургалт хийлээ. 1000 жоохон гарan төлбөртэй тийм сургалтаас хийх юм дээ. Та бүхэн намайг опшн сургалт хийх юм бол миний сургалтанд сууж болно. Эсвэл англи хэлээр сургалт үзмээр сонирхолтой байх юм бол энэ сургалтанд сууж болно. Spotcam сургалт хийдэг. Option Insight гэдэг бас Imran гэдэг залуу бас сургалт хийдэг. Тэр Imran-ы сургалтыг би анх опшн дээр бас хүмүүс таахаас өмнө авч ерөнхийдөө гол концептыг аягүй сайн сурч ирсэн. Тэгээ дараа 7 хоногт ерөнхийдөө энэ зүгнээс юу харагдаж байгаа гэхээр дараа 7 хоног хугацаанд дуусж байгаа ерөнхийдөө call option-уудын хэмжээндээс ерөнхийдөө бол харагдаж байгаа юм байна гэж би бол ойлгосон. Тэгээд яг бидний нөгөө нэг дардаг датанаас жоохон ондоо байдлаар ингээд харуулсан учраас юм жоохон ойлгомжгүй байгаа гэж магадгүй. Энэ бол миний бодлоор 0% гэдэг нь бол at the money байх шиг байна. Дэш болохоор out of the money call option-ууд ийш болохоор out of the money put option-ууд илүү харуулдаг байна гэж би бол хараад байна. Тэгээд дараа 7 хоногт ерөнхийдөө хэмжээний ерөнхийдөө call option дуусч байгаа юм байна. Тэгээд энийг одоо халин гэж ярьдаг. Тэгээд хэмжээний мөнгөтэй ийм халимын позицийг ерөнхийдөө бол хараад байгаа юм. Тэгээд 4 сарын 30-нд юу яасан юм бэ? 4 сарын 30-нд 5 сарын 31-нд
хугацаанд дуусах ийм call spread энэ таваар шатсан байгаа даа минь. Тэгээд энэ одоо 2 хоногийн дараа буюу 3 хоногийн дараа ерөнхийдөө бол зах зээлээс айлна. Дээрээс нь structured product гэж ерөнхийдөө байдаг. Энэ JHQDX гэдэг энэ маань юу вэ гэхээр JP Morgan Chase-с гаргасан хувьцаа худалдаж аваад тэр хувьцаагаа ерөнхийдөө барьцаалаад юу зараад call option зараад тэгээд ерөнхийдөө put spread авчдаг ийм стратегтэй ийм фанд зүйлүүд агиух гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд энэтэй холбоотой энэ зах зээлийн ерөнхийдөө хөдөлгөөнд бас нөлөөлөд байна. Тэгээд энэхүү call option маань дахиад энэ бас 4 сарын 30-нд буюу дараа 7 хоногийн 2-р 3-аас ерөнхийдөө ингээд зах зээлээс эдгээр алга болж байгаа юм. Тэгээ энэ аягүй сонирхолтой. Энэ маань өөрөө алга болчихор юу болох вэ гэхээр дилерийн ерөнхийдөө gamma exposure гэж ярьдаг. Манай оочтой суултан суусууд бол мэдчихэж байгаа. Gamma exposure маань ерөнхийдөө negative болоод тэгээ зах зээл дээр ерөнхийдөө бас орлогын маань илүү өндөр болтой гэдэг тал дээр ерөнхийдөө энэ бол анхааруулж хийж байгаа. Тэгээ нэг сонирхолтой юм нь болохоор бид нар дараа 7 хоногт FOMC дататай дээрээс нь treasury-гаас ерөнхийдөө бол announcement хийж байгаа. Дээрээс нь option талтай ерөнхийдөө бол энэ датанууд маань ингэж орж ирж байгаагаар нэлээд тийм чухал 7 хоног байгаа даа. Тэгээд бид нар энийг бас мөдөртэй болон дээр анхааруулж чадна гэж бичижсэн. Тийм 7 хоног бол эхэлж байна. Тэгээд энэ дараа 7 хоногт гарч байгаа дата болон дараа 7 хоногт ерөнхийдөө зах зээлийн орж иж байгаа реакцаас болоод 7 сар хүртэлх буюу ерөнхийдөө дараагаас тийм 3 сарын зах зээлийн хөдөлгөөн бол ер нь бүрэн шийдэгдэнэ гэж ойлгож байна. Тэр ийм чухал өдөр ирж байна гэж ойлгож байна. За тэгээд яаж ярьж вэ гэж байгаа. Эндигийн хувьд болохоор юу хийж байгаа гэхээр цааснаас өндөр ерөнхийдөө бол босголт хийгээд явах юм бол хэд хэдэн зарлтууд хийж байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр стокн дээр ерөнхийдөө шорт нээж байгаа. Сток шортлоод, gold шортлоод, bond шортлж байгаа. 3 төрлийн ямиг шортлж байгаа. Энэ дээрээс нэмээд бид крипточ учраас би бол үнэхээр хувьцаа алт bond гурлаа үнэхээр унд юм бол биткойныг ганцаараа бий шоогоод байж юм шиг хэрэгтэхгүй. Тэгэхээр биткойн шорт гэдэг энэ ID гэж нэмж авна. Стокн дээр болохоор ерөнхийдөө бол 3 сарын хугацаатай put spread ерөнхийдөө бол санал болгож байгаа. Тэгээд бидний хувьд юу гэж харж болох вэ гэхээр индекс рүү ороод бид нар gamma модель харах юм бол зах зээл дээр үнэхээр хүчтэй уналт орж ирэх юм бол бид нар юу руу орж ирэх вэ гэж үзэх вэ гэхээр хамгийн ихний байдлаар бол хүчтэй уналтад 4800 хүртэл унах боломжтой. Тэгээд эндээс өргөжлөөд ерөнхийдөө бол зах зээл маань үнэхээр bearish болох юм бол 4500 хүртэл ерөнхийдөө явах боломжтой гэж Анди хувьд бол харж байгаа. Бидний хувьд Fana модел харах юм бол 4900 гэдгийг тоо авчих. Тэгэхээр богино хугацаанд бол ерөнхийдөө уналт маань 4900 хүртэл нэлээд хүчтэй унах боломжтой. Аюу богино хугацаанд ерөнхийдөө 4900 хүртэл унах боломжтой. Эсвэл бидний буруу байж таарад төрийн сангийн санхүүжилт маань яг үүндээ бол зах зээл дээр нэг тийм нөлөөлөх биз дата биш байж таарад яг үүндээ өөр одоо чинь юу гэдэг Google, Microsoft-ийн орлого илүү сайн гараад тэр маань илүү зах зээл дээр илүү чухал мэдээ олж таарад зах зээл өсөж явах юм бол мэдээж бид 5200 хүртэл явах боломжтой. Гэхдээ өмнөх 10 сар болон 7 сарын ерөнхийдөө бол өсөлт толон уналтыг бол ерөнхийдөө бол Анди айгу амжилттай барьсан. Тэгээд 10 сард ягаад тэрийг айгу гашнаар санаад байгаа гэхээр 10 сард би айгу bearish болсон. Миний put option-ууд айгу олон нуурч ашигтай байсан байхгүй. Тэгээд би өргөжлөж унах юм байна гэдэг гүрийгээд нөгөөдөө бариадсан зам зохиод өсөд тэгээд put дээр би мөнгө автцсан байхгүй. Ашигтай гарах байсан процессор алдагдсан. Тэгээд Анди дээр бол тэр өсөлтийг бол айгу тахлаад буудчиход барьж авсан байдгийм аа. Тэгээд бидний хувьд болохоор миний хувьд болохоор би бол Spider ерөнхийдөө бол put авах бодолтой байгаа. Тэгээд 2-оос ерөнхийдөө 3 сарын хугацаатай. Тэгээд spread put spread ерөнхийдөө тийм үү гэж бодож байна. Тэгээд 400 450 мянга нэг иймэрхүү strike price-тай put spread ерөнхийдөө авах бодолтой байгаа. Одоогийн байдлаар бид нар сүүл миний 4-р market хаалтан дээр аваад 5 дахьд жоохон нэмсэн 5 сарын 17-нд дуусах $490 strike price-тай put байгаа. За санснаас биш тийм энэ болохоор bearish case нөхгүй юу? Bearish case. Bullish case дээрээ болохоор
Bullish case дээр бол 5200 хүртэл ерөнхийдөө маркет явах боломжтой гэж үзэж байгаа учраас 5200 чинь ойролцоогоор нэг Spiro-го орж ирэхээр идрүү хилжиж орж ирж байгаа гэхээр 520 жоохон доор ерөнхийдөө байгаа. Тэгтээ 520 гэдэг ерөнхийдөө ойлгож байна. 520 төр бол одоогоор юм байна. Хамгийн өндөр ерөнхийдөө бол одоо ашиг сонирхлоо таана байгаа. Тэгэхээр 500 болон 510 дээр байгаа байхгүй. Зах зээл миний 500-г алдчих юм бол ерөнхийдөө нэлээд бэш гэсэн үг. Яг бол энэ дэр нэг хэмжээний put option байгаа учраас тэгэхээр энэ дэр бол би бол юу гэж бодоод байгаа гэхээр call spread аваад тэгээд энэ дээрээ энэ дэр нь 510 болон 520 долларын ханштай ерөнхийдөө debit ийм spread ерөнхийдөө авах санаа байна. Тэгээд юу гин expiration-ийн болохоор expiration date-ийг бол 2 сарын хугацаатай ерөнхийдөө байж болно. 6 сарын 15 өдөр хавцаа ерөнхийдөө дуусахны сар арай хагас 2 сар арай хүрэхгүй нэг ийм хэмжээтэй болгоод эсвэл 6 сарын 21-нд болгоод ерөнхийдөө авч болно. Тэгээд та бүхэн маань өөрсдөө авснаа харж аваад юунуудаа сонгож болно. Өдрүүд бол өөрсдийнхөө сонгож болно. Миний хувьд яг иймэрхүү барилтаар бодож байна. Алтан дээр бол шорт орохгүй, бонс дээр бол би бол шорт угаасаа орохгүй. Тэгтээ зүгээр надад урт хугацааны угаасаа байх сонирхолтой, урт хугацааны угаасаа TLT position гэдэг угаасаа байгаа. Тэгээд яг энэ bearish case болох юм бол угаасаа TLT л үргэлжлүүлээд унана. Тэгээд энэ дэр бол алдагтай байх төлөвтэй байгаа. Гэхдээ хугацаанд байх позиц учраас энийг ерөнхийдөө байрч үлдээд бүц дээрээ алдагдлуудаа ерөнхийдөө олоод тэгээд болж игэл илүү ашигтай гарч ирэх сонирхолтой байгаа. Тэгээд анди хувьд яг хөө мэдээж юуны дээр хэрэг хэмжээгээр авч байгаа гэхээр нийт эргэлдүүлж байгаа мөнгөнийхөө asset under management гэж ярьдаг. Нийт эргэлдүүлж байгаа мөнгөнийхөө 5%-аар авч байгаа. Би бас яг хугацаанд дээр эргэлдүүлдэг мөнгөнийхөө 5%-аар ерөнхийдөө иймэрхүү позицийг хийх юм гэж бас бодож байна. Тэгээд анди өөр нэг учраас миний хувьд бас 5 байхад хит их биш хит бага ш. Тэгээд ямар ч байсан боломжийн хэмжээ байх юм болов уу гэж бодож байна. Тэгээд та бүхэн маань өөрсдөө бодож байгаа өөрсдөө хувьд их хэмжээний эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх үедээ шийдэж болно. Тэгээд өөрчий юу ярьцлаа. Энийг ярьсан. Hieroglyphic хэлтээр hieroglyph гэдэг энийг оруулж ирсэн те. Тэгээд юун дээр хийлийнхтэй холбоотойгоор би одоохондоо stick хийгээв. Stick хийх юм бол би stick хийлээгээд угаасаа оруулж та маань өөрсдөө угаасаа stick хийж чадах болов гэж найдаж чадахгүй болно хэдүүлээ дараагийн юм дээр уулзалтын дээр тэрийг бас дахиад хэлэнгүй ярьж байна. За энэ 0x market гэдэг ерөнхийдөө бол юуны царайгийн ер нь бол гарч байгааг баха юу гэдэг. Сушигийн ерөнхийдөө бол co-founder-ын тэнийг баги байдаг. Тэгээд 0x market-ийн хаана юм бэ? Энэ багтаа 78 тагцтай хин юм бэ? Энэ аккаунт байгаа. Тэгээд энэ аккаунт ерөнхийдөө бол энэ hieroglyph гэдэг ерөнхийдөө бол юу гэж хэлүүлээд байгаа. Тэгээд сайт нь ерөнхийдөө бол ийм. Тэгээд яг одоогийн байдлаар нэг юм минт яваад байгаа. Тэгээд энэ бүр аимшигтай үнэтэй MyLed гэдэг нь 100 Ethereum зардалтайсан баха. 100 Ethereum гэж одоо хэдэн доллар юм бэ? Нэг ч хүн одоо орол минт хийгээгүй нэг гэсэн үг юм бол тэгээд минт хийвэл яах юм пүү мэд. Lasagna гэдэг одоо чинь юу гэдэг. Яшин хийд чинтэй. Энэ бол ханш нэрэ багаад. Энэ тэгээд бид бол дууссан шүү. Энэ болохоор 888 Curve USD-ийн зардалтай байсан баха. Тэгээ нэг юм баха юунод байгаа байхгүй юу? NFT-нүүд байгаа да. Тэгээд за энэ зүйл яг ямар учиртай юм бэ гэд судлаад унших юм бол биш тэгээ white paper нь хаана байгаа гэхээр заяа. Ханаалаа. За about гэж ороод white paper гэдэг white paper нэг би болохоор шидэ алин минт хийсэн бэ гэхээр шидэ буцаад white paper руу харахаас өмнө нөгөө нэг вебсайт руу ороод харах юм бол минт гэдэг пэйж байна. Би энэ Bear-ийн минт хийсэн баггүй. Гэхдээ би зөв алин чинь минт хийвэл дээр гэдэг үнэхээр мэдэхгүй байна би. Зүгээр Bear chain-ийн нөгөө нэг Bear-тэй төсөл болох зөв Bear гэдэг яасан. Тэгээд энэ болохоор $250 гэж аваад тэгээд OpenSea руу орох юм бол энийг заяа $150 уусаа зарч ирлээ. Тэгээд би бол энд бол $100 илүү төлсөн харагдаад байна гэсэн. Тэгээд энийг бол 150 дээр хавцаар
OpenSea-гээс шууд худалдаж авах боломжтой. Тэгээ нэмэлт мэдээлэл та бүхэн амар байх юм бол манайд нь өөрсдөө шиг Discord-ын ороод юм учраас албаар юм юмнуудад жоохон mysterious байлгаад ойлгомжгүй байлгаад байгаа угаасаа санагдаж байна. Тэгээд Discord дээр ганцхан өрөөтэй тэгээд нэг тийм сүртэй мэдээлэл бол байхгүй. Яг яах гэдэг нь ойлгомжгүй юм байгаад байгаа байхгүй. За тэгээд энэ чи яс ядгатай юм бэ гэд бодоод юу н ороод унших юм бол white paper-ийг ингээ унших юм бол white paper дээр нь юу болж байгаа гэхээр liquid staking derivative буюу Ethereum-ийг ерөнхийдөө stake хийх тулд хүн 32 шиг ETH-ийг өөрийнхөө асаасан валидатор дээр стейк хийх хэрэгтэй байхгүй юу. Гэхдээ хүн болгон 32 ETH уусаа байхгүй шүү дээ. Тэгэхээр ямар solution гарч ирсэн бэ гэхээр мэргэжлийн валидатор ажилтнуудыг ийм бизнесүүд гараад ирсэн. Тэгэнгүүтээ өөрөөсөө яаж байгаа гэхээр чамайг стейк хийчихэнгүүт нөө чи ингээд стейк хийсэн юм аа гэдэг оронд нэг стейк хийснийг чинь одоо батлахны тийм токен өгöd байгаа. Тэр нь болохоор WSE тийм тэгээд янз бүрийн импостнууд байгаа. Тэгээд бид нэр Lido дөнгөж гарахт нь 2-3 жилийн өмнө уус YouTube-ээр бичсэн. Тэгээд яг энэ маань юу болж байгаа гэхээр стейкинг төрлийн сервисүүдийг centralized буюу нэг газар ихэд төвлөрүүлээд тэгээд Ethereum нь өөрөө decentralized гэдгээ яриад байдаг бол чи яг үнэ decentralized биш болоход байна гэж үздэг. За тэнгууд Ethereum-ийн хоёр дээр нь шүтээ ямар ойлголт гарч ирсэн бэ гэдгсэн чинь graffiti гэдэг нэг юм гарч ирсэн байна. Тэгээд graffiti гэдэг нь юу вэ гэхээр зүгээр Ethereum дээр mine хийж байгаа нодууд маань өөрсдөө нэмэлт ерөнхийдөө дата Ethereum-ийн блокчейн дээр ерөнхийдөө шийдэх боломжтой болгосон гинэ. Тэгээд энэ маань болохоор юу вэ гэхээр Bitcoin дээр явсан Taproot гэдэг апгрейд дээр хэд бол тийм төстэй концепт юм байна. Тэгээд энэ graffiti гэдэг юм хэд юм орж ирсэн. Тэгээд энэ нэрийн төр бүрийн дата хадгалах боломжтой. Тэгээд энэхүү датаг ашиглаад Ethereum-ийг proof of stake блокчейн байсаар хэлтэн хажуугаар нь өөр төрлийн ийм зооснуудыг одоо жишээ нь юу гэдэг proof of work маягаар авч болдог нэг ийм механизмыг гаргах гэдэг гэсэн үг байна. Тэгээд энийг бид нэр юу гэж ойлгож болох вэ гэхээр энд байгаа NFT-нүүдийг ерөнхийдөө нэг төрлийн meme coin-ууд юм байна гэж би бол одоогоор бол хараад байна. Тэгээд нэг төрлийн Ethereum блокчейн дээр хийж байгаа inscription төрөйд болох хэрэгтэй юм байна гэж харж байна. Гэхдээ энийг одоогийн байдлаараас wallet-тай холбоод худалдаж авах юм бол Arbitrum network дээр байгаа. Тэгээд Arbitrum дээр ерөнхийдөө худалдаж авах шаардлагатай байгаа тэр зоосоор нь та бүхэн маань худалдаж авна гэсэн үг байна. Тэгээ Bear жишээ нь энэ болохоор 250 шиг USDC шаардлагатай байхгүй. Тэгээ wallet авах юм бол энэ ямар зоос ингэ шаардлагатай байгаа жишээ нь гарч байна. Өөр ч юм болохоор жишээ нь Arbitrum гэдэг жишээ нэг байгаа. Энэ байгаа Arbitrum гэдэг 218 шиг хэвлэгдсэн. Энэ болохоор 450 USDM гэдэг stable coin авах хэрэгтэй. Тэр stable coin-ыг болохоор Curve гэдэг DEX жишээ нь авч жагаад минт хийж болж байгаа байхгүй. Тэгээд ийм төсөл байгаад байна. Тэгээд надад энэ сонирхолтой санагдаад угаасаа минт хийчлээ. Тэгээд одоогийн байдлаар бол би нэг тэр coin-уудээр угаасаа нэг юмгүй байгаа. Ягаад тэгэхээр зах зээлээ нөгөө макро маань илүү зах зээлийг угаасаа хөдлөх юм юус болчихсон ч тэрэн дээр илүү анхаарал хандуулж байгаа. Крипто зах зээлийн миний бодлоор энэ одоо байгаа шинжээчнэрийн хамгийн том алдаад байгаа асуудал нь юу вэ гэхээр on-chain data айгу хараад тэгэл янз бүрийн Bitcoin dominance нэг юм нэмэгдүү датанаас тэр үндэслээд ерөнхийдөө энэ зах зээл маань өөрөө өсөх болцсон одоо altcoin бизнесийн гэж яриад байгаа. Надад бол тэр төрлийн шинжилгээнүүд л худлаа санагдаад байна. Тэгээ өмнөх уусаа 2021 оны топик бид нэр on-chain шинжилгээ хийж байгаа уусаа байх гэж оролдоод уусаа барьж чадаагүй. Яг би нэг амар on-chain шинжилгээ хийгээд хасаад тэгээ мэдээж on-chain шинжилгээ хийдэг тийм инвесторыг нэг одоо дагтлсан. Тэгээд бид нэр бол одоо жишээ нь унах болчихсон гэж хэлж мэдээгүй л байхгүй. Тэгэхээр тэр утгаараа макро илүү дагдаг улсууд надад биткойныг илүү зөв арилж юм шиг санагдаад байна. Тэгээд тэрийг бас ингээд давхар хэлээд тэгээд өнөөдрийн вебинарыг ерөөхдөө энэ бүр өндөрлж